За сангийн яамнаас хариулах хэрэгтэй хаа. За бас эрчим хүчний сайдаас суя. Энэ 50 мегаваттын станц хамгийн гол нэг аймаг бас хөлдчих гээд байна л да. Энэ станц ингээд эвдрүүл ингээд шууд хөлдөнө. Тэгээ нэг аймаг нь хөлдсөн байхад одоо бид нар энд одоо миний хувьд бол суух тийм боломжгүй болж байгаа. Тийм учраас энэ ард иргэдийн одоо өсөлт шаардлага маш их байна. Одоо жишээ нь далан залгадын өсөлт тэлэлтэн дээр цэглэг станц баригдахгүй бол ер нь ингээд огт зогссон байна. Тэгээ одоогийн станц нь бол маш хэцүү байдалтай ажиллаж байгаа. Тэгээд энэ 50 мегаваттын станцыг яаж хурдан эхлүүлэх боломж байна вэ? Бондоор эхлүүлэх боломж байна гэдгийг сангийн яамныхан маань хэлж өгөөч. Далан залгадын хэрэглэгчдээс маш их өсөлт мессеж ирж байна. За, очроосоо дариулъя. За, сангийн 4 номер. Эндрийн 4 номер. Тулгай сангийн яам гишүүний асуултанд хариулъя. 50 мегаваттын төслийн бол 500 тэрбум төгрөгийн бондын санхүүжилт төр хэрэгжчихэр байгаа. За тэгээд энэ жилийн хувьд бол 150 тэрбумны ихний санхүүжилтанд 26 төсөв туссан байгаа. За тэгээд 150 энэ 2026 оны хууль батлагдмагц одоо нэг бондын ажиллагааг шууд эхлүүдэд явах боломжтой. За тэгээд дараа жил 350 тэрбум, 3 дахь жилдээ 50 тэрбум ийм хуваарьтай ингэж орж ирж байгаа. Худалдаа авахын хууль бол яг төрийн худалдаа авалтын тухай хуулийн дагуу явагдана.